이거 내가 나왔어. Яг дээрээс нь хараад юу ямар байдлаар ямар хэлбэртэй за одоо тийм үедээ жоо зай үдээгээд за яг зураг хэрэгтэй одоо яг дээрээс нь харсан байдлаар зөвхөн ямар хэлбэртэй болов за зураг за тэгээд нэг жоо зай үдээ хаалгахад зай үдээгээд зураг за яг сурсан байна чам ямар аа Mata anda rara itu. Ya, experience hasilnya Baksana. Ya experience buraya gidelim. Experience harusnya yapmak. За нашаа. За ямар хэлбэртэй авах нь вэ? Өөр хэлбэр үү? Оо тий дуу хэлбэртэй. Тийм үү дуу хэлбэртэй гэж. За тэгвэл энэ хүний цаг байна шүү дээ. За энэ аргасуудыг та дээрээс нь хадаа юм. Ямар хэлбэртэй авах вэ? За энэ хэлбэртэй. 이거 약간 또 이렇게 보이지만 가사가 신단. 아, 내 매신 여기 스테이스는 하나. 자, 저만 또 서버 또 시작하라 왜 보지? 야, 이 스테이스는 하나 쓰시지. 자, 이 매신 여기 스테이스는 바로 참 양이 있다. 자, 하네. 자, 하지 그 다시는. 자, 이게 주시가. 자, 똑같은 거 보세요. 자, 똑같이 따라하기 우리 하죠. 자, 이렇게 되죠. 자, 그럼 마티 이야기 스테이스 하고 봤어. 양 되게 주대 좀 하. 왜? 마티 양 되게 주대 하. 이야기 스테이스 하. 자, 어디가 봤어? 자, 자, 쉬어. 자, 준비한 장비죠. 자, 이제 우리 것 맞춰주세요. 자, 생기 장비입니다. 자, 왔어. 자, 이거 자, 한국 찼어, 어떨 한국 찼어. 자, 학생해, 우리 찼어. 자, 양쪽에 갔죠. 근데 뭐, 자, 이거 타야 되나? Яг experience харсан зураг маань ямар харагдаж байгаа вэ? Өөрсдөө төстэй зурсан тийм үү? За тэгвэл одоо хэлээ. Одоо бидний сурч байгаа сургуулийн маань орчин тийм үү? Эргэл тойрон ер нь ямар байгууллагууд үйлчлэгийн асуудал байдаг вэ? За багшаа хин хэлбэр. Нэгдээд манай сургуулийн тойроод одоо тийм үү? За City Center гэж байна. За оо. За, ситэн гэдэг. За, дэдгүүр байдаг гэж байна. Хоттаны дэдгүүр байдаг гэж байна. За, шоо. За, бичиг эргийн дэдгүүр тий. За, энэ дэдгүүртээ ороод чинь. За, шоо. Байсан театр. Ордик. За, ордик кино театр байдаг гэж байна. Тийм үү? Зоогийн газар. За. За, цэцэрлэг байдаг юм байна. За, шууд юу гэдэг юм бэ? Байшин бол буюу орон сууцад байдаг тийм үү? Шүүх. За, шууд юу гэдэг вэ? Шүүх байдаг гэж. За, шууд. Багшаа тавхан сургууль. Яг манай сургууль байдаг тийм үү? Сургууль. За.
Өөр юу юм бэ? Гүр хүнгийн талтай. Өөр хамгийн талтай. Найд ба. Шөөр юу юм бэ? За намын бэр гэдэг тийм үү? За намын бэр. Дэшин гэдэг. За. Шөөр юу юм бэ? Яг ойлгомжтой. Танаа сургуулийг тойроод хийж байгаа шүү дээ. Биш үү? Танаа сургууль байх байгууламжаас өөр юу хийж болох вэ? За түрүү нэг юм мод гэсэн тийм. За мод байж. За шөө юу юм бэ? Машин зогсоо. Машины зогсоод байдаг тийм үү? Эндээ юу гэдэг за бодоорой. За өөр юу гэдэг? За босноо тийм. Шаад нэмсэн. За. Юу гэсэн чи? Чи юм байна? Шаа. За. Кино тавьчихсан юм. За. Хашаа гэдэг тийм үү? Сургуулийн тойроод юу байдаг вэ? Хашаа байдаг байна. За өөр. Бабасан. За тэгвэл одоо хэдүүлээ тийм бидний нэрсэн зүйл манай сургуулийн тойроод ийм олон байгууллагууд тийм эцэс байгууллагууд байгууллага байж байгаа. За тэгвэл эдгээр юм яаж тэмдэглэдэг юм болоо тийм яг эцдээс нь хасвал ер нь ямар тэмдэглэлээр тэмдэглэдэг юм бэ гэдгийг чинь таньд хэлж ирээ. За бидний нэртэй одоо энэ сэдвээр дэдүү кино театр зогийн багцдаг гэдэг тийм эдгээр маань бүгдээ юу юм? Андаа үйлчилгээний байгууллагууд учраас ашин энийг ингээд тэмдэглээд өгчээ. Ер нь үйлчилгээний байгууллагуудыг ерөнхийдөө базаад нэг ингээд тэмдэглэж тийм үү? За тэгвэл одоо хашаа хийж байгаа юм чинь хашаа ер нь за хашаа маань яаж харагдах нь бас дээрээс нь харсан байлаа. За ингээд тэмдэглэжээ. За байшин буюу орон сууцыг ярина. За шүүх тийм. За сургуультай дай сургуулийг хэлсэн байсаа. Тавгаар сургууль дээр байцаа тийм үү? За тавгаар сургууль. За мод гэсэн тийм. Шүүх тийм. Зам гэсэн. За машины зогсоод байгаа тийм үү? За машины зогсоодыг за машины зогсоодыг өчнээ. За грамын нэг ингээд тэмдэглээд чи машины зогсоод байгаа гэсэн. За тэгвэл бидний энэ тэмдэглээд байгаа энэ тэмдэглэгийг маань юу гэдэг вэ гэхээр таних тэмдэг гэдэг юм. Ер нь таних тэмдэг. Бүгдийг одоо өөр таних тэмдэгээр тэмдэглээд өгч юм тийм үү? За энэ маань бидний за тэгвэл таних тэмдгүүдийг та яаж ажиллаа өгдөө. За ажиллаж. За сайн юм таны энэ дэдэл за бүгд энэ байгууллагуудын бүгдийг машиныг ингээд шарын үйл тэмдэглэж гэсэн баггүй юу? За базаад нэг яасан. За ингэж хандсан. За энэ нэг яасан зүйл ажилладаг юм та энэ хандаа. За юу вэ? За өнгө өөр байдаг чинь шүү. За хэлбэр нь андаа ингэж юм заашгүй. Өөр юм байна гэдэг. За хин фокустай. Шүү. За өөр хэлбэрээр энэ өнгөөр энэ шүү юугаар. За зураас өөр юу юм? Шүү ингэ. Хэлбэрээр шүү юм. Түрүүн дэлхийн үг хэлсэндээ юу гэдэг вэ? Энэ дүрслүүд яг адилхан байна уу? Оо яа. Андаа аштай тэгэхээр юу? Дүрсээр тийм. За тэгвэл бидний хэлээд байгаа нэг л тийм гацдын байгаа зүйлсийг яагаад дараа юмсыг цаастай юу юугаар ондоо өнгөр хэлбэр дүрсээр
Ондоо хэлсэн тийм үү? Энийг юу гэдэг нь? Таних тэмдэг. Тэгвэл таних тэмдэг маань юу гэдэг байна? Өнгөөр хэдрээрээ зүсээ хоорондоо ядгаатайгаар тэмдэг гэж байгаа. Энэ зургийг маань юу гэдэг вэ? Тэмдгийг маань таних тэмдэг. Тэгвэл бид нар өнөөдрийн хичээлээр юу үзэх нь? Таних тэмдэг. За хичээл ажиглалынхаа үдээсээ за зургийг зургийг таних тэмдгийг ашиглая. За, зургийн таних тэмдгийг ашиглая гэсэн үг чинь. За, таснаа. За. За тэгвэл одоо бидэртээ бүгдээрээ за одоо бүгдээрээ за бид нар сургуулийн аягийн таймтай ярьсан тийм. За тэгвэл одоо юу гэдэг вэ? Яг энэ юу аа? Зүгчгийг харуулсан юу вэ тийм үү? За энэ зүгийг зааж гэнэ үү? За энэ зүг болно. За тэгвэл одоо танаас сургууль чи одоо нөлөө сургууль хаашаа харсан байгаа вэ? Зүг чиг аль талбараа хараад зүүн тийш харсан байгаа тийм үү? За тэгвэл одоо хэдүүлээ. Яг энэ одоо нэгдүгээр сургууль бидний сурч байгаа сургууль гэдэг байна. За нэгдүгээр сургууль одоо хаашаа хараад байж гэнэ? Зүүн тийш хараад байж гэнэ тийм үү? За тэгвэл манай одоо энэ нэгдүгээр сургуулийн маань хой талд нь яг ойрхон юм юу гэх юм бол за нэг л зүйл хэлээд үү. Яг хой талд нь юу байдлаар байгаас ана. За юу вэ? За энэ талбайг халбай гэж аль халбай гэдэг юм яа. Хой талд нь за одоо энэ хараа сургуулийн төвд гэдэг одоо энэ тий зүгчийнхаа төвийг гэдэг бодчихъя гэдэг. Одоо ингээд бодвол яг хой талд нь юу байх вэ? Талбай байхгүй юм сайн бодоорой. Яг хой талд нь за тийм үү? За тэгвэл зүүн талд нь нэг юм хэлээ. Зүүн талд нь яг юу байдаг юм бол? За байдаг юм аа. За тэгвэл яг өмнө зүгт нь уг талд нь юу байдаг юм? За тэгвэл баавар талд нь юу байдаг юм бол? Шүүх байдаг юм байна тий. За тэгвэл одоо сая сая сургуулийнхаа иргэд дөрөв зүгт яг юу байх юм бэ? Нэг зүйлийг нэрлэдэг тийм үү? Нэрлэж чадсан уу? Чадсан. За тэгвэл одоо өөрөөсөө яг сургуулиар зураа. Сургуулийнхаа хойр зүг байдаг хоёр зүйлийг ойрхон. Манай сургууль хамгийн ойрхон ямар байгууллага өшөө юу байна вэ гэдэг бодоод яг хоёр зүйлийг зурна. За таних тэмдгийг ашиглаад энэ таних тэмдгийг ашиглаад зурвал за зүүн талд нь яг одоо зүүн талд нь яг юу байх юм бэ? Манай сургууль тийм. Яг л нэг хоёр зүйлийг зурна. Уг талд нь яг юу байдаг вэ? Бодоод хоёр зүйлийг. Баруун талд нь бас ямар байгууллага юу байх вэ гэдэг яг хоёр зүйлийг зурна. Бас энэ дунд юу авах вэ? Засгийн зүг байгаа шүү дээ. Засгийн зүг мэдээ юу гэдэг? Ой баруун хойд зүгт нь юу байдгийг те? Бас зүүн хойд зүгт нь юу байдгийг? Зүүн өмнө зүгт нь ямар юм бэ нэ те? Бас баруун өмнө зүгт маань юу байдгийг бодоод хоёрыг засгийн зүгтээ нэг байж байна. За тэгэхээр одоо та юу зүгч байгаа хүмүүстээ сургуулийнхаа талаар зургийг зурдаа эдгээр таних тэмдгийг ашиглаад бүгдээ одоо сургуулийнхаа талаар зургийг зурцгаая. За бүгдээ зурдаа сайн зүгчгээ хараад манай сургуулийн хойд талд юу амтай гэж бодоод энэ зүгчгээ ашиглаад заа зургийг зурчихсан байна. Одоо зөвхөн шифрийнхаа гол сургуулиа зурна тийм үү? Яг голдоо сургуулиа зургаа гэдэг. За энэ таних тэмдгүүдээ ашиглаад зурна шүү дээ.
나온 게 한다 그랬어. 먹고 싶고. Gosto bastante, somente eu durtiga, eu quando sai de lá, eu faço eu vou ir dentro assim, sabe quando durtiga eu vou deixar, eu vou dar para ter interno, tá? 나 멋지죠, 소라 떴으면 너무 약간 멋지죠,
За дуусна. Тань тэмнүүдээ ашиглаж тэрэндээ бүгд мөн хамаагүй шалаад эзэн харагдах зүйлс байна. 얘기하실까? 자, 맞습니다. 호텔에 또 쓰였다. 자, 치수가 그냥 들고 있는데, 자, 또 쓰면은, 자, 이거 봐라, 차려보시면. 이거 하고 또 쓰면 돼. 자, 자, 또 쓰고 두스 간다, 그렇지? 자, 그냥 쓰면 어때? 자, 그래, 유아실까 쓰고 하고 좋다? 유이야? 유이 하실까? 이거 좋습니다. 서버에서 가장 저기 좋습니다. 좋습니다. 자, 아까 되고 자, 팔 좋습니다. 갔다 오니까 좋습니다. 하시면 돼. 자, 아까 이거 얘기해. 시다 한번 아까 좋습니다. 서버에서 가장 저기 무대에 나하고 차야. 근데 다 유아실 거라고. 자, 그것 비틀에 아다이나 서버에만 돼. 다 이거 박시다 행위 치고. 자, 이제 박시다. 자,